За сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт болвол манай дэлхий дээр болвол эрчимтэй өснө нэмэгдэж байна. За энэ уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн гол шалтгаан бол хүлэмжийн хий нэмэгдснээр агаар мандалдах хүлэмжийн хий нэмэгдснээр энэ нь бол эргээд уур амьсгалын эрчмийг нэмэгдүүлж жилийн дундаж агаарын температур бол нэмэгдэж байгаа гэдэг маш олон судалгааны тоо баримтууд байдаг. За тэгээд энэ хүлэмжийн хийнд бол хийн өсөлтөд бол маш олон төрлийн их усүрүүдээс болж нэмэгдэж байгаа. За жишээлбэл жишээ нь байгаль дээр хүлэмжийн хий ямар хэмжээтэй ялгардیں۔ Их усүр нь хаанаас ингээд ихэд жишээ нь би өөрийнхөө мэргэжилтэй холбоотой ярихад бол цэвдэгт хөрс бол маш их хэмжээний хүлэмжийн хий агуулж байдаг гэдгийг бол судлаачид тогтоосон байдаг. Үүний нэг жишээ бол Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын цэвдэгтэй бүс нутагт 1400 гигатон хүлэмжийн хий агуулгадж байна гэдгийг бол олон улсад судлаад тогтоосон байгаа. Монгол орны хэмжээнд ярих юм бол эхлээд цэвдгийн тархалтыг ярих нь зүйтэй баха. Монгол орн бол Сибирийн цэвдгийн өмнөд хил дээр оршдог. Нийт газар нутгийн 63% нь цэвдэг чулуулаг тархсан байна гэдгийг бол 1974 онд Орос Монголын хамтарсан хэсгэд эзэн хүрээнд судлаж тогтоосон байдаг. Тэгвэл манай цэвдэг судлаачид 2016 онд Монгол орны цэвдгийн тархалтын шинжилсэн зургийг зохиосон. За энэ зохиож гаргасан зургийн хүрээнд бол харахад гол үр дүн бол нийт газар нутгийн 29.3% нь цэвдэг чулуулаг тархаж байна гэдгийг бол тогтоосон байна. За тэгэхээр энэ бол сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны цэвдэг эрчимтэй алдаралд орж гисэж хайлаж байна гэдэг үр дүнг бол харуулж байгаамаа. За тэгвэл бид бүхэн сүүлийн жилүүдэд төвлөрөн судалж байгаа зарим нэг судалгааны үр дүнгээс дурдвал тухайн Монгол орны цэвдэгтэй бүс нутагт хүлэмжийн хий бол нэг 13 петаграм байна гэдгийг бол судалгаагаар судлаж тогтоосон байгаа. За тэгвэл энэ хүлэмжийн хий ийм хэмжээтэй байгаа юм бол цэвдэг гисэж гисэх энэ процесс бол мэдээж бүгд цикл эргэлт байгаа. За тэгээд уур амьсгалын дулааллын нөлөөгөөр цэвдэг гисэлтэнд орж тухайн цэвдэгт агуулгадж байгаа хүлэмжийн хий бол агаар мандалж чөлөөлөгдсөнөөр эргээд уур амьсгалын дулааллын эрчмийг нэмэгдүүлэх ийм хүчин зүйл болж байгаа. Тэгэхээр энэ бол эргэх процесс юм аа. За тэгэхээр цэвдэг бол яагаад ингэж эрчимтэй алдаралд ороод байна гэдэг бол Монгол орн бол өөрөө Монгол орны цэвдэг бол хуурай гандуу бүс нутгийн цэвдэг бөгөөд тэг хэмд маш ойрхон учраас уур амьсгалын өөрчлөлт болон гадны хүчин зүйлийн нөлөөлөлт бол эрчимтэй нөлөөлөлт автах тийм онцлогтой байдаг. За тэгэхээр мэдээж энд бол хүний хүчин зүйл, за тэгээд малын бэлчээрлэлт, за уул уурхай нөлөөлөл, барилга байгууламж, зам тээвэр гэдэг олон чиглэлийн үйл ажиллагааны нөлөөллөөс бол энэ цэвдгийн алдарл бол нэмэгдэж байна. Ялангуяа Монгол орны цэвдэгтэй бус нутагт бол хүлэрт намаг, чийг намагтай газар бол зөнгөлөн тархдаг. За тэгээд энэ хүлэрт намагтай, чийг намагтай газрууд маань өөрөө цэвдгийн хамгаалж яадаг, гисэлтээс хамгаалж яадаг ийм чухал үе давхарга байдаг. Энэ газарт маань бол биомассын өндөр бүтээмжтэй, биологийн олон янз байдлын амьдрах таатай нөхцөл бүрдүүлж яадаг учраас жишээ нь манай малчид бол чийг намагтай болон хүлэрт намагтай газар малын бэлчээрлэлтийг бол нэлээдгүй их өргөн хийж байгаа. Энэ дам нөлөөлөл нь бол нөгөө хүлэрт намаг, чийг намагтай газрыг хатаж ширгэж устж өгөө болох гол шалтгаан болж байгаа. Ингээд ирсний нөлөөгөөр цэвдэг бол гисэлтэнд амархан орж, за тэгээд нөгөө цэвдгийн алдарл гисэлт явагдах энэ эрчмийг нэмэгдүүлж байгаамаа. За тэгээд энэ цэвдгийн гисэлт эрчимтэй явагдсанаар бол мэдээж цэвдэг алдарч өгөө болж байгаа ийм нөхцөл байдал бол маш олон газар бүртгэгдэж штэ судалгаагаар.
За тэгэхээр энэ цэвдэг алдарч үгүй болохоор энэ маань өөрөө газрын доройтол цөлжилт үүсэх таата нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Ийм учраас бид нар энэ уур амьсгалын дулаарлын эрчмийг сааруулах, за мөн энэ цэвдгийн гисэлтээс урдсан сэргийлэх энэ хамгаалах аргуудыг бол зайлшгүй авах шаардлагатай урт хугацаанд. Үүний нэг жишээ бол мэдээж зөвхөн цэвдгийн өмнөд хилээр мод тарих тий. Манай Монгол улсад бол ерөнхийлөгчийн уриалгын дагуу тэрбум мод хөтөлбөр бол идэвхтэй хэрэгжиж байгаа. За энэ тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд бид нар ятгахтаа л Монгол орны цэвдгийн өмнөд хилээр алдраад байгаа тэр гисээд байгаа хэсгүүд төр мод тарих юм бол энэ маань өөрөө цэвдгийг гисэж алдарч үгүй болох нь урдсан сэргийлэх нэг аргын нэг байгаа. Мөн тухайн жишээ нэг цэвдэгтэй газар бол дандаа мод ургаж идэг. Монгол орнд бол Монгол орны нийт ойн талбай бол нэг 7% байж идэг. За тэр ойн тархалт маань бол дандаа л цэвдэгтэй газар байгаа. Тэгэхээр энэ цэвдэгтэй газраас ойн мод бэлтгэл хийж гин, мод тайрж гин хүмүүстэй энэ асуудал дээр бол жишээ нь модны хожуулыг л ятгахтаа дээдлэр нь ингээд будаад авах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ нөгөө модны үнд чинь маш гүн ургасан байгаа. Тэгээд тэр гүнээс авч байгаа чигийг бол агаарт бол шууд ингээд алдагдаж ууршилт бол эрчимтэй явагддаг. Үүнээс урдсан сэргийлэхийн тулд зүгээр механикаар бол тэр модны тайраад үлдсэн хожуул хэсгийг бол будаж авах хэрэгтэй. Мөн энэ чийг намагтаа, хөлөрт намагтаа газрууд дээр бол малын бэлчээрэлт маш их төвлөрсөн байна гэж штэ. Энэ маань өөрөө цэвдгийг хамгаалж яадаг нэг чухал үе давхаргууд байж идэг. Тэгэхээр энэ дээр бол нөгөө малын тоолгоо зохистой хэмжээнд барих, мөн малын бэлчээрэлтийг бол улирал дотор нөгөө манайх чинь 4 улирлын малын юутай байдаг шүү дээ. Нүүдлийн тийм наад хэсэг хасчаараа. За малын бэлчээрэлтийг бол 4 улиралд бол нүүдлээс сэлгэн өөрчилж идэг. Гэтэл сүүлийн жилүүдэд бол энэ маань бол бараг алдагдаад 1-2 газрын байршлыг зөвхөн үйлчөө намаржаач гэдэг юм, хаваржаач гэдэг юм. Ийм байдлаар маш цөөн сэлгэж байна. Тэгэхээр энэ малын бэлчээрэлтийн тэр бэлчээрийн сэлгийг бол сайн хийж байгаа хэрэгтэй. Мөн малын тоолгоон дээр хонь ямаа сүргийн бүтц дээр бас сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд мөн тухайн мал бэлчээрэлтэй холбоотойгоор бол манай монголчууд чинь дээр үедээ бол мориор бол малаа малдаг байсан бол дандаа машин мотоциклээр хонь малаа хариулдаг. Энэ маань эргээд нөгөө тухайн хөрсийг болон цэвдгийг гисэлтэнд ороход бас дам нөлөөлж байдаг. Тийм учраас бол нөгөө уламжилт мал ахуйгаа сэргээн хэрэгжүүлэх юм бол энэ маань байгаль экологи болон цэвдэгтэй бүс нутгуудаа бас нэлээ эерэг нөлөөтэй байх ийм үндслүүд байна. За тэгээд энэ гол мурны ихвийг бүрдүүлж идэг цэвдэг маань өөрөө тухайн газруудад бол нөгөө тусгай хамгаалалттай газруудыг нэлээдгүй хөлийг нь өргөтгөх, шинээр авах ийм арга аргачлалуудыг хэрэгжүүлснээр энэ уур амьсгалын өөрчлөлтөнд илүү эмзэг өртөөд байгаа цэвдгийн гисэлт алдарлыг бол бас урдсан сэргийлэх юм дан болон шууд аргууд байна.